За сайн байцгаана уу? Сувдар энцэн дорж подкастын эрхэм сонсогчдоо энэ подкастыг үзэх өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн подкастаар бүгдөө ном ярина. Миний ярихаар сонгосон ном бол орчин үед дэлхийд дахинаа нэр хүнд нь ихээхэн түгээд байгаа Америкийн нэгдсэн улсын зохиогч, судлаач, Science of People гэж судалгааны байгууллагын үүсгэн байгуулагч, илтгэгч, бизнесийн зөвлөх, харилцааны коуч Ванесса Ван Эдвардс гэх гайхалтай эмэгтэй бичсэн харилцаагаар хайр хүндлэл татах шинжлэх ухаан буюу дур татам хэмээх энэхүү гайхамшигтай номыг ярих гэж байна. За энэ ном нь аль хэзээ монгол хэлнээ орчуулагдсан бөгөөд энэ номын салбаруудаар зарагдчихжээ шүү. За тэгээ би яагаад энэ номыг ярихаар сонгосон гэхээр энэ ном нь өөрөө миний сүүлийн үед ихээхэн сонирхон судалж байгаа хууны зан төлөв, тарих судлал, тэгээд харилцаа гэх мэтчлэн гайхалтай сэдвүүдээр маш гүн гүнзгий судалгаатай олон талын жишээ, судалгаа, арга техник, хакуудыг агуулсан яг онол практик хосолсон ийм гайхамшигтай ном байгаа. За тэгэхээр бүгдөө харилцаа гэж юу вэ гэдэг асуултаас эхлэе. Хүн бол нийгмийн амьтан, хүн амьд байж л байгаа бол амьдарч л байгаа бол харилцаанаас зайлсхийх боломжгүй. Мөн харилцаа нь өөрөө хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, хайр дурлал, ажил, карьер, мөнгө санхүү гээд амьдралын бүх талбарынх нь чанарыг илтгэж байдаг, шийдэж байдаг гэх юм уу. Хүний нийгмийн суурь болсон зүйл гэсэн үг. Би сурагчдаа шууд хэлдэг л дээ. Хүний бүх зовлонгийн шалтгаан нь харилцаа байдаг гэдэг. Өөрийгөө мөнгөний асуудалтай би харилцааны асуудалгүй гэж байгаа хүн ч гэсэн яг начир дээрээ мөнгө нь хүртэл яг харилцаатай шууд холбоотой байдаг. Хүн учиргүй л нэг газраас мөнгө ургуулаад тэнгэрээс мөнгө нисэж ирж ил мөнгө олдгүй юм бол те. Бид мөнгө олохын тулд хүртэл дор хаяжил захиралтайгаа хамт ажиллагчтайгаа ч юм уу эсвэл үйлчлүүлэгчтэйгээ харилцах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ номыг ярих гэж буй шалтгаан нь бидний харилцаа засварвал бидний амьдрал засардаг. Тэгэхээр энэ бол бидний итгэл үнэмшил, тархиа өөрчил ийм итгэл үнэмшилтэй байдаг. Тийм ч учраас бид нэр тархиа өөрчлөн буюу аашаа засна гэж ярьдаг. Манай сургалтанд суусан бүх хүмүүс аашаа зас гэдэг үгийг сонсч ирсэн. Тэгэхээр бид аашаа заснаар амьдрал засардаг. За одоо ингээд бүгдээрээ номын агуулга руу оръё. Номын онцлог нь зүгээр л нэг судалгаа онол ярих биш, түрүүний хэлсэнчлэн маш нарийн тарих судлал, хүний зан үйл судлал, сэтгэл судлал гэх мэтчлэн олон талын судалгаан дээр үндэслэгдээд нарийн техник аргачлалууд болон өөрийгөө үнэлж, сонжоо зэргийг оруулж өгснөрөө бидэнд яг гарын авлага шиг ажиллана гэсэн үг. Хамгийн эхлэхдээ бие харилцаан дээр хэр чадвартай гэдэг судалгааг бид бүхнээс авна. Тэгээд энэ судалгаан дээрээс нь эхлээд номтойгоо хэрхэн ажиллах вэ гэдэг зааврыг шууд өгөө өвчдөг. Маш практик ном байгаа. За тэгээ ер нь бол Ванесса Ван Эдвардс маань харилцааг 3 төвшөнд ярьж байгаа юм. Ангилж байгаа юм гэсэн үг тийм. Нэгдүгээрт нь богино хугацааны харилцаа буюу эхний 5 минутын харилцаа. Хоёрдугаарх нь дунд хугацааны харилцаа буюу эхний 5 цагийн харилцаа. Гуравдугаарт нь урт хугацааны харилцаа буюу эхний 5 өдрийн харилцаа хэмээн өөр цаг хугацааны харилцаа тус бүрийн онцлог, эдгээр харилцаан дээр анхаарах зүйлс, эдгээр харилцааг амжилттай хийх аргачлалуудыг буюу хакуудыг зааж өгснөрөө маш сонирхолтой ном болсон байгаа. За ингээд бүгдөө номын эхний бүлэг буюу эхний 5 минутын харилцааг хэрхэн хийх юм бэ гэдэг талаар агуулга руу нөрьё. За бид ингээд бүгд л альбан уулзалт, анхны болзоо ч юм уу, тансаг үдшилэг гээд анх удаа хэсэг бүлэг хүмүүс ч юм уу эсвэл хин нэгэнтэй танилцахаар яг энэ харилцаанд ордог. Тэгэхээр ийм анхны нүүр тулах энэ харилцаанд ороход бидэнд тулгардаг хамгийн том асуулт бол анхны сэтгэлийг хэрхэн сайнаар үлдээх вэ? Яриаг яаж эхлүүлэх вэ? Ямар байдлаар харилцан яриа өрнүүлэх вэ зэрэг асуултууд байдаг. Тэгэхээр энэ хэсэгт нь дандаа үүнтэй холбоотой типүүдийг багтаасан байгаа гэсэн үг. За тэгэхээр анхны сэтгэлийг сайхан байлгах хамгийн чухал алхам нь чин үннээрээ тухтай байх, өөрийнхөөрөө байх гэж байгаа байхгүй юу? Ванессагийн хийсэн судалгаагаар хүмүүсээс асуусан байгаа хит яриа, хит дууга, дүр эсгсэн болон өөрийгөө магтдаг зан чанартай хүмүүсээс хамгийн дургүй нь юу вэ гэд хүмүүсээс асуухад 60 гаруй хувиар, 63-4%-аар хуурамч дүр эсгсэн хүнд дургүй гэж хүмүүс хариулсан байгаа. Тэгэхээр бүх зан чанаруудаас хүмүүсийн хамгийн дургүй зан чанар нь дүр эсгсэн
зан чанар байх нь. Буюу хүмүүс хуурмаг зүйлд дургүй. За тэгээд яагаад хүмүүс хуурмаг зүйлд дургүй байдгийг гэхээр хүн альва хүнийг ерөөсө 2 секундын дотор үннээсээ ярьж гэнэ, үннээсээ инээж гэнэ үү, эсвэл хуурамч дүр эсгээд байна уу гэдгийг нь шууд хараад л таних юм чадвартай. Тэгээд энэ хамгийн гол нь анхны сэтгэл буюу 2 секундын дотор хүнийг дүгнж байгаа энэ дүгнэлт нь цаашдынх нь насан турштай харилцаанд 90% хадгалагдаа үлдсэн байдаг гэж байгаа байхгүй. Буюу хүний анхны сэтгэл бараг л өөрчлөгддөг гэсэн. Тэгээд яагаад хүмүүс ийм дүр эсгсэн хүмүүс дургүй байдгийг гэхээр дүр эсгсэн хүмүүс хүний тархинд шууд аюултай хүн аюултай харилцаа гэдэг тохиог илгээдэг. Иймд бид нэр тухтай үннээрээ байхын тулд хамгийн түрүүнд уулзалтын байрлалаа зөв эзлэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр номон дээр тусгаалan биднээс хүнтэй уулзахад хамгийн тухтай байдаг байршлуудыг мань асуусан байдаг. Жишээ нь агаар салхинд байхдаа хүмүүстэй илүү тухтай байдаг юм уу? Олон хүмүүстэй боолрум, бар цэнгэний газар, ресторан тухтай байдаг юм уу? Эсвэл кофе шоп тухтай байдаг юм уу? Гэх мэтчлэн байж болох байршлуудыг асуугаад үүнээсээ хамгийн тухтай байдаг хідээ сонг гэж байгаа байхгүй. Сонгочоод ер нь анхны харилцааг өөрийн хамгийн тухтай байдаг байршилд хийвэл бидэнд давуу тал үүсдэг гэж байгаа. Яагаад тэгэхээр бид нөгөө тухайн газараа тухтай байдаг учраас бие барих нь бага. Тэгээд нөгөө бие барьж худал инехгүй, худал дүр эсэхгүй. Тэгэхээр тухайн хүмүүст бид нарыг 2 секундэд буюу ярьж амаа нээж эхлэхээс ч өмнө бид нарыг энэ хүн тухтай байна. Энэ хүн өөрийнхоороо байна гэд энэ аюулгүй гэдэг юм дүгнэлтийг хийгээд цаашдаа бидэнтэй эвтэй хайтан харилцаа үүсгдэг гэсэн үг. Үүний ар дээрээс байршлаа одоо зүгээр сонгочлоо гэхэд бидний өөрөөс шалтгааллах том хүчин зүйл байгаа. Тэр нь юу юм гэхээр хүн хүнийг анх хараад ердөө 5-7 секундын дотор тухайн хүний тухай дүгнэлтийг гаргачихдаг. Энэ анхны сэтгэлийг аятайхан байхын тулд аятайхан давахын тулд бид нэр ингээд харилцаж байгаа хүнийхээ одоо 3 үе шаттай шүүлтүрээр ардаг гэж байгаа байхгүй. За нэгдүгээр шүүлтүр нь юу юм гэхээр энэ хүн бидний найзууд байсан уу гэж хүн мэдхийг хүсдэг. Тэгээд одоо нөгөө ил ухамсараараа биш ч гэсэн даалт ухамсараараа хүн гараа даалт хийсэн гараа нуусан хүнийг одоо айдсын төв гэх юм уу тэр нь ингээ аюултай хүн байх магадaltaй гэж үзээд шууд нөгөө дайсан гэж үзэх гээд идэг сул талтай байдаг. Тэгээд нөгөө TEDx Center гээд ихтгэл байдаг штэ. Тэр ихтгэл донд хамгийн амжилттай олон хүмүүсээр нэгэн тал алга ташуулсан ихтгэлүүдийг харахад дандаа тухайн хүн гараа ил гаргаж гараа ямар нэгэн байдлаар хөдөлгөөж ингэж ихтгэлээ тавьсан байдаг. Гараа ардаа үүрсэн ч юм уу эсвэл кармандаа хийсэн хүмүүст хүрч чаддгүй гэж байгаа байхгүй. За тэгэхээр нэгдүгээрт гараа ил байлгах нь ингэжээж бид найз гэдэг сэтгэлийг тухайн хүний даалт хумсарт 7 секундын дотор амжиж өгдөг байна. Хоёрдугаар үе шат нь тухайн хүнийгээ бид ялагч уу, ялагдагч уу гэж мэдхийг хүсдэг гэж байгаа. Тэр нь юу гэсэн үнээр хүн байглаасаа даалт ухамсараараа ялагдагчтай найз байхыг хүсдэггүй. Учир нь ингэвэл бид дагаад ялагдах эрсдэлтэй буюу бид аюулд орно. Ийм учраас бидний биеийн хилэмж их чухал. Ер нь спортынхан ч бай, бизнесийнхан ч бай юу ч хийдэг хүн бай. Ялагдсан хүний биеийн илэрхийлэмж нь яадын гэхээр бие байрсан, биеийн бүхтийсэн хумигдсан жижиг зай талбай идсэн байдалтай байдаг гэж байгаа хгүй. Тэгэхээр бид мөрөө, нуруугаа цих байлгаад ерөнхийдөө бие юм тийсэн байдалтай буюу цээж тэнгээр хүзүү юм дээшээ тэгштэй толгоо чигээрээ урагшаа харсан энэ төр ийм байралтай байх юм бол бидний нөгөө 7 секундын дотор дүгнэхтэй ялагч гэд дүгнждэг гэсэн үг байхгүй. 1-2 дугаар үе шатыг давсны дараа за яг энэ хүн бол дайжгүй хүн байна, найзалж болохоор хүн юм байна. Надад таалагдчих ингээд дүгнжлээ шүү дээ. Өөрийн мэдлгүй. Тэгүн гутаа 3 дугаарт асуулт нь буюу 3 дугаар үе шатны үед ингэхээр намайг дэмжихгүй эсвэл намайг эсэргүүцэхгүй гэж хүн одоо хардаг гэж байгаа байхгүй. Нөгөө дэмжих эсэргүүцэх гэдэг дээр юу туслах юм гэхээр бидний нүдний харц туслана. Хүний ярьж байгаа хүнийхээ нүд рүү хар гэдэг штэ. Тэгэхээр анх мэдлэгээсээ эхлүүлээл сайхан одоо гараа ил гаргаал, гараа барайл те нуруу, цих, толгой энэ тэгш тэнгуута нүд рүү нь хараад сайхан энийгээд мэдлэхэд ер нь бол бид нар анхны сэтгэлийг айтайхан үлдээчихнэ. Энэ нь өөрөө хүнд би чамайг дэмжиж байна гэдэг ийм мессежийг би чамайг одоо үнэлж байна ч юм уу, би чамтай нээлттэй байхад бэлэн байна гэдэг мессежийг хүнд үлдээдэг. Хүний даалт ухамсарт үлдээдэг. За эдгээрийг мэдж байхад ер нь анхны сэтгэл айтайхан байх магадлал өснөө. Тэгээ номон дээр үүнийг маш олон гайхалтай судалгаа жишээгээр дэлгэрүүлээд бичсэн байгаа. За 2 дугаар үе шат болохоор
За анхны сэтгэлээ аятайхан үлдээчлээ. Тэгвэл яах вэ гэхлээр үргэлжлүүлээд бидний яриа өрнөдөг те. Тэгэхээр яриагаа хэрхэн зөв зүйтэй аятайхан үргэлжлүүлэх вэ гэдэг асуулт буюу эхний 5 цагийн харилцаа хэрхэн зөв хийх вэ гэдэг асуулт гарч ирнэ. За энэ хэсэгт биднээс шаардах хамгийн чухал зүйл бол харилцаач буй хүнийхээ даалт сэтгэл хөдлөлийг уншиж сурах чадвар. Урт цагт эмчнэр хүүхдүүдийг те аав ээж эргэн тойрны хүмүүсийн нүүрний илэрхийлэл, бие илэрхийлэмжийг харж сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварт суралцдаг гэж итгэдэг байсан маа. Гэтэл энэ нь худал болох нь тогтооцсон. Учир нь төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн бусад хүүхдүүдийн яг адилаар царай болон биеийн илэрхийлэмжийг яг өөрийн сэтгэл хөдлөлтөд уялдуулж илэрхийлж чадчихсан гэж байгаа юм. Тэгвэл сэтгэл хөдлөлөөс үүсэх микро илэрхийлэмжүүд нь хүний ухамсарт тархинаас тусдаа даалт ухамсар буюу биеийн автомат удирдлагын хэсэгт хүн төрөлхтний генд бүгдэнд нь суугдаж ирдэг гэсэн. Буюу бид нар үннээсээ инээж байгаа бол бидний нүдний хажуудах хүрчлээч гэдэг юм уу те дуух, чих гэл үс гэл ингээл ам нүүрний булчин маш олон зүйл хөдөлдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 400 гаруй төрлийн микро илэрхийлэмжүүд байдаг гэж байгаа. Энэ болгоныг хүмүүс фейктэх буюу худлаагаасаа зохиож удирдах хинч хийх ямар ч боломжгүй байдаг ч. Тэгэхээр бид хүссэн үсээгүй хүнтэй богино хугацааны харилцаанд ороход л угаасаа энэ хүний энэ нүүрэн дээр илэрхийлж байгаа микро илэрхийлэмжүүд, биен дээр илэрхийлж байгаа микро илэрхийлэмжүүд нь тухайн хүнийг яг үнэндээ юу мэдэрч байгаа, энэ харилцаанаас юу аваад байна гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ нарийн илэрхийлэмжүүдийг энэ номон дээр маш нарийн дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа бөгөөд бид эдгээрийг сурч аваад харилцаж буй хүнийхээ сэтгэл хөдлөлийг алдаагүй таних нь өөрөө биднийг харилцаагаа зөв зүйтэй чиглүүлээд амжилттай үргэлжлүүлээд харилцаанаасаа ихтгэл нөхөрлөл дэмжлэг зэрэг эерэг үр дүн гаргах цорын ганц гарц байх нэ. Тэгэхээр дашрын тэлтгэд монголчууд ингэдэг ч нэг орчноо мэдэрдэггүй, харилцаж буй хүнээ мэдэрдэггүй. За тэгээ хөлдөө хүмүүс эсвэл мэдрэмж байхгүй гэдэг нэг хүмүүсийг дүгнээд яриад идэг шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүс чи ямар хүмүүс юм гэхээр байглаасаа өгөгдсөн энэ даалт сэтгэл хөдлөлийг хүмүүсийн байглаас өгөгдсөн даалт сэтгэл хөдлөлийг уншиж чаддгүй болохоор л хөлдөөд хүмүүс болоод идэг байх нэ. Тэгэхээр энэ бол бидний суралцах ёстой бөгөөд суралцаж бас болдог чадвар юм шүү. Гол нь үүнийг сурахад сэргэг ухамсар хэрэгтэй. За тэгэхээр Ванесагаас үүнээс гадна Ванеса зохиогч маань харилцаанда хүн яг л математикч шиг тооцоо бодож сурах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй. Хүмүүсийн зан төлөвийг ерөнхийд нь шинжиж дүгнээд дүгнэх аргуудын номон дээр өгсөн байгаа шүү дээ. Тэнгуутаа ийм хүнтэй яаж харилцах вэ? Ийм хүнтэй хэрхэн ярилцах вэ? Харилцаагаа цаашид хэрхэн чиглүүлж үл ойлголцол багтай байх вэ гэх мэтийг нарийн заагаад өгчихсөн байгаа. Номноос уншаарай. За ингээд дунд хугацааны харилцаа өнгөрсний дараа бид яадаг вэ гэхээр урт хугацааны харилцаа буюу эхний 5 өдрийн харилцааны тухайар ярьж эхэлсэн ба. Тэгэхээр бид анхны сэтгэлийг сайхан үлдээгээд яриагаа мөн нэлээд амжилттай чиглүүлээд харилцаа хамтын ажиллагаа нөхөрл бий болгочихлоо гэж бодъё. Одоо тэгвэл эдгээр хүмүүсийн хоорондын урт хугацааны харилцаа эхлэн. Жишээ нь танил найз болгох, үйлчлүүлэгчээ өөрийн шүтэн бишрэгч болгох, хамтрагчаа өөрийн үнэнч түнш болгох гэх мэтчлэн тэ. Эсвэл найз залуугаа өөрийн хань ижил болгох гэх мэтчлээ. Тэгэхээр Ванеса уг хэсэгт storytelling буюу хүний анхаарлыг татгууц түүх ярих, хүндээ итгэж байгаагаа үзүүлэх буюу эрх мэдэл өгч харилцах, орон зайд нь хаалтахгүй байх. За хүний гавьяаг өөрт нь үүрүүлэх гэх мэтчлэн хүний оролцоог нь үнэлж авах, түүнийг нь хүндэлж илэрхийлж авах мөн илэн далангуу өөрийнхөө дотоод сэтгэлийг уудалж байх, эмзэг байдлаа харуулах чадвар буюу англи хэлнээр vulnerability гэдэг те. Тэгээд тусламж гуйх, тусламж хүсэх гэх мэт олон чанаруудыг олон хакуудыг дэлгэрэнгүй бичиж өгсөн байгаа. Гэвч энэ урт хугацааны харилцааг амжилттай хийхэд хамгийн чухал нэг зүйл байна. Яг энэ хэсгийг уншаад би өөрөө номыг уншиж байгаад уйлсан байдгийн. Тэгэхээр тэр бол бидний энэ ярих гэж байгаа зүйл судалгаа бол урт хугацаанд харилцааг амжилттай авч явах хамгийн чухал түлхүүр гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм гэхээр
Колумби их сургуулийн эрдэмтэд судлаачид одоо нэр хүндийн талаар судалгаа хийсэн байна. Энэ судалгааг 10 жилийн сургууль болон их сургуулийн сурагчид дунд хийсэн бөгөөд ямар онцлогтой сурагчид хамгийн нэр хүндтэй байдаг вэ гэсэн судалгаа хийсэн. Тэгэхээр тэр судалгаанд оролцогчдоос одоо өөрийнх нь дуртай хамгийн дуртай сурагчдаа нэрлэгээд ингээ хүн болгоноос дуртай суралцагчаа нэрлүүлээд байгаа байхгүй. Тэгээд гарч ирсэн үр дүнгийн дүгнээд нэгтгэхэд дүгнэлт гаргасан байна. Тэгсэн чинь хамгийн нэр хүндтэй сурагчид гэдг нь хамгийн алдартай буюу хамгийн одоо сахилгагүй дуулаа шуугантай суралцагчид байдаггүй юм байна. Бас хамгийн баян сурагчид ч байдаггүй юм байна. Хамгийн хөөрхөн нь бас байдаггүй юм байна. Хамгийн онд сурдаг сурагчид нь ч хамгийн нэр хүндтэй сурагчид байгаагүй. Харин өөрөө хамгийн олон сурагчид дуртай гэж хариулсан сурагч хамгийн нэр хүндтэй сурагч байсан гэж аахгүй. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм гэхээр бусдаар хайрлагдаж, дэмжигдэж, дархлагдаж хамгийн нэр хүндтэй байхын тулд бид нар чин сэтгэлээсээ бусдыг өөрөө эхлээд хайрладаг, дэмждэг байх ёстой гэсэн үг аахгүй юу. Тэгэхээр өөрт нь олон хүн таалагддаг учраас нөгөө сурагчид маань тэр таалдаг бүх хүмүүстэйгээ эвтэй, эрүү зөөлөн хайрлаж, хүндэлж харьцдаг байсан байгаа. Тэнгуут нөгөө хүн угаасаа даалд тухамсраараа зүр нүдийг хараад биеийн илэрхийлэмжийг хараад энэ хүн надад дуртай юу дургүй юу гэж мэдчихдэг учраас нөгөө хүнээ эргүүлээд нөгөө сурагчаа эргүүлээд бүгдөө чин сэтгэлээсээ хайрлж хүндэлж хүлээн зөвсөөрч тэгээд нийлээд бүгдөө тэр сурагчийг дархалж эхэлдэг гэсэн. Гайхалтай биш гэж үү бурхан минь те. Тэгэхээр энэхүү подкастыг сонсож буй хүн бүрийг би ганцхан зүйлийг ойлгосоо гэж хүсэж байна. Хүнтэй амжилттай харилцах хамгийн чухал түлхүүр бол элдв гомдол, эго, буруутгал, айдас түгшүүр, гэмшил, ичхүүр болон үн цэнгүй гэсэн эдгээр мэдрэмжүүдээ чин үннээс ангаагаад засаад буюу нийлдгээр нөгөө аашаа засаж байж бид харилцааны ноён өргөлд хүрдэг байх нэ. Ингэжээж бид нар бүх харилцаан дээр сэтгэл амар байдаг байх нэ. Буюу нөгөө хүний бүх зовлон харилцаанаас үүсдэг гэдэг чинь ингэжээж бид нар одоо зовлонгүй аз жаргалтай амар амгалан амьдардаг байх нь байна. Тэгээд миний хайртай Нараа гэдэг нэг мэрэгэн ихч байдгийн л та маш мэрэгэн ухаантай хүн байдгийн. Тэгээ надад Нараа ихч маань ингэж хэлжсэн байхгүй. Өөрийгөө гэгээрсэн гэж ярьдаг мундаг лаг багш нар хүртэл харилцаан дээрээ л ундаг даа гэж. За тэгэхээр Ванесса Ван Эдвардсын бичин Дур татам номыг авч уншаад үүнийг өөрийн бодлогыг та бүхэндээ санал болгож байна. Тэгээ подкастын талаарх сэтгэлдээ энэ доор бичиж үлдээгээрэй. Бидэнтэй хуваалцаарай. Бид бүх комментаа уншиж та бүхний дэмжсэн, хайрлсан, урам зориг хайрлсан сайхан сэтгэлдлүүдийг харж баярлал сэтгэлийн одоо дэмжлэг авдаг шүү. Подкастыг энэ хүртэл сонссон, дэмждэг бүх сонсогчдод баярлалаа. Амьдралд нь аз жаргал хүсье.